Бидний Бахархан дуурайх өвгдөө эцүүдийн нэг цогт хун таажийн номын өргөө ээжтэй зориулж барьсан цогтын цагаан балгас гэж түүх дурсгалын газар бид ирчээд байна. Цогтын цагаан байшин эмх энэхүү уран барилгын дурсгалыг халахын цогт хун тааж 1601-ээс 1617 оны хооронд туулгуулын хөндий халдуун зүрх уулын ингэрт орших хуучны нийгэм барилгын суурин дээр бариулжээ. За энэхүү байшин гадна талдаа хэд хэдэн жижиг хэрмээр хүрээлэгдсэн дуган хэлбэрийн загвартай эртний нийслэл хар хорон хотын барилгын уран загварыг хэв шинжтэйгээр баригдсан бөгөөд ордонд маш их хөлгөн судар янз бүрийн ном бүхий баялаг номын сан байжээ. За энэхүү ордны зүүн талд нь энэ орд цогцлборыг хизээ хэрхэн барьсан тухай түүхэн бичээсийг Монгол төв бичгээр сэлсэн байдаг нь хадгалагдаж үлдсэн байна. За бичээсийг сэрүүлбэл туул мөрний тансаг талын өрн зүгт халдуудын зүрхэн нэрт уулын өмнөд итгээдэд төмөр өхөр жилийн хөхөө сарын 15-наас сэтгэшгүй чандман сүмээс эхлэн 6 сүмийг 17 жил болоод гал могоо жилийн зуны ихэнх хөхөө сараа дуусваа гэсэн бичээстэй байна. Бидний хойно харагдж байгаа энэ туулгуулын сайхан хөндий бол тухайн дээр үедээ бол тансаг тал гэдэг нэртэй. Тэгээ энэ газрын онцлог бол зуд болдгоо тосон заамар, гам болдгоо бор булан гэсэн ийм гайхалтай газарт 6 сүм ийм өргөөг цогт хун тааж байгуулжээ. За харамсалтай нь энэхүү орд цогцлбор маань баригдаж дууснаас хойш ердөө 10 жилийн дараа буюу 1627-оос 30 оны хооронд дотоодын ноёдын дайн саммунд олон дахин өртснөөс болж дахин сэргэгдэж чадаагүй байна. За 1911 онд улс хамгаалтанд авсан байна. Цогт хун тааж нь бол Чингис хааны алтан уургийн хүн, багаасаа хэл бичгийн эрдэмт боловсрсон, орчуулагч, яруу найрагч, цэрэг улс төрийн зүтгэлтэн хүн байсан бөгөөд өөрийн тугандор 40 мянган цэрэгийг захирч манжийн эсрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан учраас түүхэнд мөхрөн үлдсэн байдаг байжээ. Цогт тааж гэж одоо киног Монголын ард түмэн бүгд мэднэ, бүгд үзэх дуртай. Тэр түүхэн киноны одоо үйл явдал болсон нэг газрын нэгэн түүхэн газар бид одоо зогсож байна. Нутгийн ард түүнийг Монгол хун таажийн балгас гэдэг